За гэрлэн дохоогоор амжиж зам гарах гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй буюу тэрэгцэртэй иргэнийг замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа гүйж ирээд одоо зам гаргаж өгч байгаа бичлэг манай телевизийн пэйж хуудсанд тавигдсанаас хойш 71 мянган лайк авч 1 сая 600 мянган хүнд хүрээд байгаамаа. За тэгвэл бусдад тусалдаг сайхан сэтгэлтэй цагдаа бол хаан олд өргөдөх замын цагдаагийн хэлцийн цагдаа зохицуулагч Ширв Дарж юм байна. За сайн байна уу? Сайн байна. За сайн байна. За тэгэхээр өчигдөр өөрийн чинь бичлэг тавигдсан даруйд одоо маш олон хүнд хүрлээ тийм ээ, хүмүүсийн сайхан сэтгэл бас их ирж байгаа. Тэгсэн хаасан тэгээд комментуудын үзсэн эрэг гоё комментууд зөндөө олон байсан. Тэгээд тэрнээс одоо улам өнөөдөр ингээд хүүцэн байгаа ч айлуулах одоо ингээд тэр комментуудыг уншаал ингээд өнөөдөр ажиллая гэж зогсож байна да. Тухайн үед нөгөө хүмүүс маань одоо энэ нөгөө ногоон гэрлээр амжиж гарах гал хөөрхий явж л хэлсэн тийм ээ. Тий, тухайн үед би үргэ гүйцэтгэх яг замын гол зогсож ирсэн. Тэгээд тэрэгцтэй иргэн болохоор яг хойтлын энэ гарцаар гарч ирсэн. Тэгээд яг замын гол очингуудаа тэр уулзар гарсан яг гол очингуудаа тэрэгэн гацсноо хийргснөө зогссон. Тэгээ би гүүгээ очлаа. Бэлэгээ унагцсан. Хийргсэн зогсож ирсэн. Тэгээ би бэлэгийг авч өгөөд тань би зүгээр өгсөн чи зүгээр гээ. Тэгээ би зам гаргаж өгөөд тэгээд та ингээд өнөөдөр хүүтэн байна. Гадаад ингээ ганцаараа явахгүй гэсэн чи урдаас хүн ирж байгаа гэсэн. Тэгээд тим яриа хэдэн жилээ тэгээд цааш явсан да. Тэгээ гарч уулзалтайгаар төсөлтэйг ажилласан. Ер нь бол одоо манай нөгөө энэ замын гэрэл тохио маш хурдан солигддог штеп. Бараг одоо зүгээр хүмүүс хүртэл нөгөө гарахад амжихгүй ч юм тохиолдол байдаг тийм ээ. Ер нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс харах болгондоо л тасалдаг уу? Тэгээ ерөнхийдөө ингээд одоо хөгжлийн бэрхшээлтэй бага насны болон таягтын янз янзын хүмүүс зөндөө олон гардаг. Тэгээ айлуулах замын хөдөлгөөн нь одоо гэрэл тохио унтас хөдөлгөөнөө зохицуулж агаад хааж агаад гаргаж өгөөл хөдөлгөөнөөр хөдөлгөөл авдаг да. За өөрийнхөө тухай яриа. Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна? Одоо би цагдаагийн албанд яг 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх алчийн курс төгсөөл 21 онд алчийн курс төгсөөд хаан олын замын цагдаагийн хэлцүү орж ажилласан. Энэ өдөрт л одоо ингээд хаан олын замын цагдаагийн хэлцтэй ингээд бус залуучуудаа мөр зэрэгтэй ажиллаж байна да. Замын цагдаагийн ажил бас их хэцүү юм аа. Одоо ялангуяа ойрын өдрүүдэд бараг 30-40 хүрч хөвтөрж байна тийм ээ. Энэ хүүтэнд ингээд олон цагаар үүрэг гүйцэтгэж зогсоход одоо бас л хэцүү чангал хийдэг. Ерөнхийдөө тэгээд чанга үед чанга одоо сүүлийн 2-3 хоног л эрс хүүтэн байна. Тэгээд айлуулах одоо эхэлцээний одоо албаагчтайгаа мотсон гэсэн юм уу тийм чиглэсэн ажлууд зөндөө одоо явж байгаа. Тэгээд аас та хараад өгч юм уу. Тэгээд бид нар ч яг ээлжийн 8 цагаар гүйцэтгэдэг. 8 цагаар гүйцэтгээл дараагийн ажлаа шилжээл энэ хүү байдалтай өргө гүйцэтгэдэг. Ялангуяа манай энэ нөгөө хаан олд үүрэг яг энэ натар өргөөгийн уулзар орчин бол маш их ачаалттай байдаг шүү дээ. Тэгээ энэ уулзар бол хамгийн ачаалттай ингээд хоошоогоо нарны гүрлэгээ ингээд баруун зүүн тийшгаа их тайвны гүрлэгээ ингээд чигсэн хөдөлгөөн аягүй хөдөг. Тийм болохоор яг уулзар гартан дээр хариуцлагатай байж байгаа л одоо энэ тухайн үед бол ингээд одоо энэ бороод савцсан байгаа үед бол уулзар гартан дээр байж ид хүзэгэн зөвхөн энэ баруун зүүн тийшгаа хоошоогоо явах ямар ч боломжгүй болдог. Тийм болохоор айлдах ингээд өөрийнхөө экспертээр даалцуулаад тэгээд цагдаагийн албаагчийн ур чадварыг гаргаад энэ уулзаараа зохицуулаад ажилладаг да. Халуун хүүтэнд ингээд ажилгүй үүрэг гүйцэтгэж зогсож байхад иргэдийн хандлага ер нь хэр байдаг вэ? Юунаас их урам авдаг вэ ажил мэргэжлийнхаа хувьд? Ер нь ингээд явж байхад зарим хүмүүс ингээд мондог шүүгээ зарим нь хийлэн, зарим нь халуун юм авчиж өгнө. Тэр нь ингээд олон цаашаа ингээд ажлаа гүйцэтгэх урам өгдөг да. Замын хөдөлгөөнийхөө аюулгүй байдлыг хангаад зогсохгүй одоо бас хүмүүсийнхээ эрүүл мэнд амнасыг авраа хамгаалж ишээдэг тийм ээ. Тэгээ энэ бол цагдаагийн албаны хувьд тухайн хууль дээр бичигдсэн байгаа. Замын хөдөлгөөний болон одоо иргэдийн аюулгүй байдлыг хангаж зогсох нь одоо бидний үүрэг болохоор яг үүргийнхаа дагуу үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. За өнөөдөр хэдэн цагаар үүрэг гүйцэтгэв? Өнөөдөр 8 цагаар өндөө гарч ирээд одоо ингээд 2-3 мөн. За баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье бахархдаг шүү танд. За баярлалаа.